Сайн. Өнөөдрийн хамтлагийн болохоор манай дүүмтэй маш олон хатаасан, маш олон төрлийн хатаасан жимснүүд идэх болно. За ингээд бичлэгэндээ тавтай морилгоо. Тэгээд олон юм уршилгүй бичлэгэндээ орцгоо. Бид хоёрт маш олон хатаасан, маш олон төрлийн хатаасан жимснүүд байгаа. Тэгээд хамгийн ихний сонирхол татсан зүйл бол хатаасан айлан байгаа. Хамгийн ихэнд амар сонирхол татсан. Одоо бүгдээ энэс шууд хамгийн их төрүүлээ задлцгаая. Энийг хараа ингээд жижиг савгаагаар байд юм байна. Тэг кил калори гинэ. За мэ. Энийг хараа бид юм шүү. Яла. Ийм бид юм шүү. За мэ. Тэгээд амсгал энэ хартайг ингээд ийм хушуур юм байна. Засууч. Гай мэнти. Арвас is надад нэм байлгаа ясагт. Баян. Ичүү тооч. Арвас ар. Арвас лам. Нэма. Гэвэл энэ хараа бүр айгүй амар одоо ингээ бүр ингээ хав хатуу болцсон. А мөн дээрээс нь арай жоохон ингээд нэг юм. Одоо энэ чинь болохоор ингээд нэг амарсан хатаагүй бүр ингээд crispy одоо ингээд амар хатна гэдэг чинь одоо ингээд амар crispy болж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ болохоор айгүй тийм нэг юм зөөлөн. Одоо та нар мэдж байгаа хамгийн сайн мэддэг нь одоо хатаасан манго гэдэг шүү дээ. Хатаасан манготой ер нь бол төстэй. Энэ болохоор бүр яг гацсан ингээд бүр ингээс хэсэрхэд яг гацсан байгаа даа байхгүй юу. Тэгээд яг энэ бүр амар одоо ингээд бүр яг гацсан нь болохоор яг ингээд таглаатай юм байна. А харин одоо энэ арай жоохон хатсан нь болохоор ийм юм байна. Яс лапапус кангалтэндэ. Энэ болохоор бүр яг хатаасан банан. Яа бүгдээ. Бас хэдигнэх хаа. Нэмэр гой мэтэ натасимаса. Тэрнээс. Чипсний оронд хэрэглэхээр эко юм байна. Тэгээд миний удаад аягүй кино үздэг, тэр тусмаа бүр аягүй K-драма үздэг. Тэгээд орой үдэш K-драма үзэх гэхэлэр ер нь бол snack гэдмээр санджаад идэг. Тийм болохоор энэ бүр үнэхээр тохиромжтой гоё юмтай байна. Арасаа. Манай бүтэц хатасан байгаа. Яха. Ийм гоё хатаасан бүтэц юм байна. За задлаач. Нэг танангалж. За би онголгоч. Амар гоё гэдэг. За энэ болохоор бүр яг гацсан юм уу эсвэл яг юм энэ зэвсэг. Тийм. Энэ болохоор бас юм зиптэй айгүй хөөрхөн. Арвас 11. Аяас надаа юм байсан. Ийм байна уу? За дараагийнх нь. Энэ болохоор хатаасан тоор. За амсыг. Одоо яг дотроо ийм байгаа гэсэн үг. За. Задлцгаая. Амар гоё яса. За амсыг.
Ямар гоо. Араас 11. Араас юм уу? Гойно. Таад. Энийг гэхдээ хүмүүс идсэн ч гэж магадгүй, гэхдээ идээгүй ч гэж магадгүй. Dried pineapple. Апple. За та нар ихтэй цацх юм аа. За яг юм байгаа мэн. Эмбэ. Гэж ороод өгдөө. За ер нь л зургатайгаа ижилхэн. За мэ. Анзаа дүүдэг. Гэж ороод энэ дөө. Замси. Энийг заавал амсаа туршаад үзэхэд гоё юм. Ананасны компот тэрнээ ч гоё. Чикатараа, цапкаштараа. Yes. Юм уу за. Мэдэх манго гэд зургшээ. Ер нь эднийг бүр яг бүгдээрээ яг л зургшээ байдаг юм байна. Тасаа амсъя. Арас моханаа. Хатаас мангог бол бүгдээрээ мэднэ. Манго амар гоё. Би хатаас мангон дуртай ахгүй юу? Үнэхээр их дуртай. Тийм болохоор энэ нь 10-аас 10 оноо. Гэтэ хүн бүхэн энийг амсаад үзсэн байгаа. Энэ нь болохоор би нэг сайн мэдэхгүй. Энэ яг ямар жимс юм бол гэсэн чинь савлгаа нь бусдаас арай өөр байгаад бага хэрмнүүд байхад энэ бүр хэрэн байхгүй. Гэтэ яг энэ логон л л да. За ингэ бүгд амсъя. Тэгээ артлыг харах юм бол яг ийм жижиг жижиг савлгаа байгаа байхгүй юу? What the heck? Миний бодлоор энэ улаан чавга гэж магадгүй. Юу? Тэштэй улаан чавгын гаднах хальсыг авсан юм шиг. Улаан чавганы аюултай. Араас 10. Арас бата? Марч бижаа. Аю, надад Бахан бичгийн дээр болохоор ямар ч тийм муухай зүйл байсангүй. Тэгээд бүгдээрээ айгу гоё гамттай байлаа. Тэгээд хатаасан жимсэн бит хоёр өөрсдөө дуртай болохыг болохоор ч тэр айгу гоё юмтай байлаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэлээр баярлалаа.